За манай байнгын орон гишүүд өчигдөр би энэ 40 мөчийн бодлуулсан хүн бий байгаамаа ажлын хэсгээр. Яагаад тэгсэхээр энэ 2% нь ингээд их хурлын чуулган дээр алга болгоцсон. За зэрэг дэвийг бидний энэ бас буруу байна гэдээ алга болгоцсон. Тэгээ би зөвхөн 2%-аар нь бодоод байсан чинь зэрэг дэвгээд бас мөнгө өгдөг байсан юм байлаа. Тодорхой хуваар 35 хүртэл батар цэцгээ 35% хүртэл. Тэгэхээр энийг нь оруулах юм бол 40 нь бол боломжийн тоо юм байлаа. Нэг их өсгөөд авчихгүй. Тэгтээ нэг цөөхөн хүнийх нь бол жаахан буурсан байдалтай ийм. Ингээд энэ 40-оор нь одоо дэмжиж өгвөл зүгээр юм аа гэж одоо манай байнгын хорооны гишүүд хэлж байгаа. Нэг хоёрдугаар тэрний энэ шүүхийн тухай хуулийг бид нар одоо сайжруулж шүүхийн хараат тус байдлыг нэмэгдүүлснээр энэ хэдэн шүүгчдийн цалин малинг доошо буулгачдаг тийм байж болохгүй. Тэгэхээр одоо би автар цэцгээс асуух гэдэг юм. 40 гэдгээр чинь бид нар дэмжиж явбал асуудал гарахгүй болж байгаа бүзтэй гэж болж байгаа юу ярина. Тэн дээр яг хариулт өгөөрэй. Сүүлд нь бид нар нарийн тооцоон дээр суугаагүй шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл суугаад болж гэн болохгүй байна гэдэг юм хэлж байгаа. Хоёрдугаар тэр нь манай гишүүд нэг юм анхаарч хэрэгтэй. Энэ хуулийн дагуу бол бид нар шүүхийн төсвийг манай байнгын хороо эхэлж ярьдаг болж байгаа шүү. Одоо нэг сангийн нэг сайдын карманд очиод орчдөг. Тэрнээс юм уугаад явж яадаг ийм засаглалын нэг мөчөр салаа байж болохгүй юм байна. Тийм учраас манай байнгын хороон дээр бид нар одоо төсвөө яриа тэгээ буцаагаад засаг масаг руу өгдөг ийм одоо бас хууль явж байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанараа би бол манай шүүгчд бие дааж хараа тусаар ажиллах шүүх засаглал өөрөө шүүх засаглал руугаа жаахан явах иймэрхүү боломж нөхцлүүд бүрдэх болов гэж ингэж бодож байгаамаа. Тэгээд 40% гэдгийг атар цэцгээ микрофон 40 бол окей гэдгээ хэлвэл тэгээд манайхан 40% дэмжиж өгөөрэй л гэж. За асуултаа би бас тодруулаад асуучих. Саяны асууж байгаа яг 40% явах юм бол шүүгчдийн цалингийн нэмэгдэл 40 хүртэл байх юм бол 40 хүртэл шүү дээ онцгой нөхцөлийн нэмэгдэл чинь. Байх юм бол одоогийн цалин бол хэвийн хэмжээнд цалин буурахгүй хэвийн хэмжээнд хадгалагдах юм байна. За тэгвэл бас нэг жоохон бид нар нэг шудраг шүүхтэй болгож байгаа. Хараа тус шүүхтэй болгож байгаа. Иргэдийнхээ шудраг шүүхээр тийм үү? Шүүлгэх эрхийг хангах гэж байгаа. Инхэн л шүүгч нартай маш том хариуцлага ярьж байгаа. Сахилгын хороотой болсон 40 зүйлээр маш тодорхой хязгаарч хоригдж өгч байгаа. Хийх ёстой үйлдэлүүдийг нь. Тэгэхээр үндсэндээ тийм онцгой нөхцөлд ажиллаж байгаа л да. Энэ дээр одоо бусад одоо албан тушаалтнуудаа харьцуулаад үзэх юм бол ямархуу байдлаар онцгой нөхцөлд ажиллаж байгаа. Энэ дээр мөнгө сайхан багш хариулж өгөөч. За дээрэс нь тэр зэрэг дэвийг нэмээд өгч болохгүй юм уу? Зэрэг дэвийн нэмэгдлийг за тэр анхан шатандаа тэр дотор нь зэрэг дэвтэй байха болёо. Шүүгч нарыг ангиллахаа болъё. Анхан шатандаа нэг тийм үү? Тусдаа давхих тусдаа хяналтын тусдаа ийм зэрэг дэвтэй байж болохгүй юу? Ийм байдлаар бас жоох нэмэгдэл байж болохгүй байсан уу? Энэ дээр ажлын хэсгээс нэмж хариулж өгөөч. Атар за мөнгө сайхан эхлээд. За баярлалаа. Тэгэхээр 7 жилийн өмнө Мөсийн эдийн засаг социолог хуулийн багш нар бид баг гараад яг энэ шүүгчийн цалин ямар байх вэ гэдгийг харьцуулж судалж ирсэн. За тэгээд энэ дээр бол яг шүүгчийн хэмжээнд одоо ажиллах туршлагатаа мэрэгсэн энэ хуульч бол хуваараа ажиллахад бол тухайн үеийн ханшаар доотлон 5 саяыг сард олдог гэсэн ийм судалгаа гарч ирсэн. Одоо бол энэ инфляц эдрийг бодоод зүгээр тэр судалгаатайгаа харьцуулахад бол баг 10 сая төгөх юм шиг байгаа юм. За тэгэхээр энийг яагаад хэлж байна вэ гэхээр бид нар шүүгчээр хүний амьдралын чухал асуудлыг эцэслэн шийдүүлж байгаа учраас хамгийн мэдлэг чадвартай тэр хуульчдыг одоо хувийн салбарын шиг татдаггүймаа гэхэд энд юу яригдж байгаа вэ гэхээр ерөөсөө одоо арга гэртээ үндсэн хэрэгцээндээ санаа зовхгүй ажиллах тэр суур одоо нөхцөлийг нь хангахад цалингийн нь бол бас бусад төрлийн албан агчаас арай онцгойгоор. Хоёрдугаар микрофон цаг нэмэж өгье. За ер нь бол шүүгч төрийн албан агч бол биш. Уг нь үндсэн хуулийн зарчмаараа. Яагаад вэ гэхээр үндсэн хуулийн 48-ын 3 дээр шүүхийн үйл ажиллагаа болох эдийн засгийн басгийн баталгааг төр хангана гэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ? Төр гэдэг маань гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудыг ойлгодог. Тэгэхээр тусдаа субъект нь төр нь шүүхийн баталгааг хангана гэж байгаа учраас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субъектыг бол үндсэн хуулийн зарчмаар сая байнгын хорооны даргын хэлдгээр тусгайлан авч үздэг. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийн салаа мөчрийн
нэгийг нь одоо бие дааж тэр их мэдлээ хэрэгжүүлж байгаа учраас онцгойлж авч үзэж байгаа маа. За тэгээ 3 дугаарт бол шүүх бол маш ачаалттай. Одоо судалгаагаар бол одоо нийслэлийн шүүгчнэр ялангуяа хагас сүнсэнгүй ажилдаг маш ачаалттай. Тэгээ зарим хүмүүс бол энийг мушгаад авилга одоо цалин нэмэхгүй бол авилга авах гэж байгаа гэж мушгаад байгаа. Тийм ярьж байгаа нэг шүүгч байхгүй. Яг судлаад үзэх юм бол шүүгч цалингийнхаа нэлээд товыг байрны зээл, сургалтын зээлэнд өгдөг. Үндсэн хэрэгцээг л хангах хэмжээний ийм цалингийг хангаж иж шүүх бол одоо санаа зовхгүй ажиллаа хийхэл тийм л нөхцөл байж байгаа. За тэгээд шүүгчийн хувьд бол түрүүн бас хэлсэн энэ хуулиар өмнө ч гэсэн бол маш их хязгаарлалтуудыг тавьж өгч өгдөг. Бидний жирийн иргэнийхээ хувьд эдэлдэг нэлээд эрхүүд хязгаарлагддаг, үүрэг хариуцлагууд хүлээгддэг, маш ачаалттай учраас өөр ажил хийхийг нь хориглодог учраас ямар нэгэн байдлаар өөр орлого олох боломж байдаггүй. За тэгээд энэ шүүхийн шинжил хийж байгаа пост коммунист усууд ч гэсэн яг манай өнөөдөр яригдж байгаа шиг байдлаар тусгайлан шүүгчийнхаа үүрэг хариуцлага хараа тус байдлын баталгааг эдийн засгийн баталгаадаа хамт нэмжээж энэ бүх шинжиллийн үр дүн гардаг байгаа. Тэгэхээр энэ талаас нь бас эрхэм гишүүд маань хандаж энэ онцгой байдлын нэмэгдлийг нэмэх санал гаргаж байгааг бол дэмжиж байна. За зэрэг дэвийн хувьд бол харьцуулсан судалгаа хийгээд үзэхээр яг шүүгчдийн хувьд зэрэг дэв байдаг байсан. Гэхдээ ер нь бол одоо бараг байхгүй болцсон. Миний мэдж байгаа Италид байх шиг байгаа. Бусад улсууд бол зэрэг дэвгүй болчихж байгаа. Гол шалтгаан нь бол анхан давах юм байна уу? Шинээр томилогдсон хуучин байна. Одоо ажиллаж ирсэн гэдгээс үл хамааран шүүгчл бол шүүгч. Тэн дээр ямар нэгэн байдлаар аль нь нэг нь нөгөөгөөсөө илүү гэдэг ялгаа гаргаж хандаж болохгүй гэдэг бас тэр зарчим байж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө иргэний одоо хууль шүүхийн өмнө эрх тэгш байхын эрхийн тэр баталгаа илэрхийлж байгаа. Тэгэхээр зарчмын хувьд бол энэ зэрэг дэвийн ялгаа байхгүй болгоод гэхдээ засгийн газрын өргөн барьсан энэ зэрэг дэвийн нэмэгдлийг хасж байгаа юм бол тэр хэмжээгээр нь онцгой байдлын нэмэгдлийг ядаж авилгатай тэмцэх газрын тэр одоо онцгой нөхцөлийн нэмэгдэлтэй дүүцүүлж 40% болгох нь бол зайлшгүй байгаамаа. Тэгжээж засгийн газрын өргөн барьсан төслийн одоо цалин нэмэгдлийн одоо тэр агуулга бол буурахгүйгээр одоогийн байж байгаа байдал бол буурахгүйгээр одоо энэ асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. Баярлалаа. Атар засаг гишүүн 1-р микрофон. Ажлын хэсэг. За одоо нэг ийм энэ 40%-аар нь ингээд нэмчих юм бол шүүгчд чинь одоо тэр нийгэм эдийн засгийн баталгаанд хангалттай бол үгүй нөгөө нэмэгдлээ одоо ингэж 40%-аар нь онцгой ажлын нэмэгдлээ 40%-аар нь ингэж тогтоох юм бол одоо энэ цалин чинь бүхий л одоо тэр нөгөө нийгэм эдийн засгийн баталгаагаар хангахад хүрэлцээтэй юм уу гэдгийг бол бас хэлэхэд их төвөгтэй л дээ. Ер нь бол ер нь шүүгчдийн цалин 2015 оны 101-р тогтоолоор тогтоосон 2,700-аас 3,200-ийн хоорондохын анхан болон давзаалтгчдын шүүхийн дээд хэмжээ 3,200. За энэс хойш шүүгчдийн цалингийн яг үндсэн цалин бол ерөөсө хөдлөөгүй байж байгаа. Тэгэхээр энийг бас бид нар бол одоо цаашдаа шүүхийн ерөнхий зөвлөл шинээр байгуулагдаад шүүгчдийнхээ ажлын ачаалал одоо энэ хийж байгаа ажлын цалинтай нь харьцуулаад энэ үндсэн цалин нэмэгдэх тухай асуудал цаашдаа их хурлаар яригдах байх гэж ингэж найдаж байна. Энийг бол одоо шинээр ажилласан шүүхийн ерөнхий зөвлөл бид нар бас анхааруулж хэлнэ гэж ингэж ойлгож байгаа. За зүгээр онцгой ажлын нэмэгдлийн 40% гэдэг бол одоо бид нар тэр засгийн өргөн барьсан төслийн саяхан мөн сайхан доктор ярьлаа. Нөгөө зэрэг дэвийн нэмэгдэл бид нар хуучнаар улсын их хурлын тогтоолоор 25-аас 35% нэмэгдэлтэй байсан юм байна. Онцгой ажлын нэмэгдэл 15% нэмэгдэлтэй. Ингээд зэрэг дэвийнхаа нэмэгдлийн онцгой ажлынхаа нэмэгдлийн гэхээр нэг 40-оос 50% зэрэг дэвийн нэмэгдэлтэй, дээр нь төрийн албаны нэмэгдлэр 5-аас 25% нэмэгдэл гэдэг. Ингээд нэг энд дүүцсэн тоолгоо барьчих юм байна.